Жирийн амьдралын сүүлийн өдөр. Сэрээд гэсэн тушаал хонглын зүү үзүүрээс суурьтлаа. Төмөр түлхүүрүүд шажигнаж, арматур төмрөөр хийсэн торны цоож тэртээ хоолонгоогоод төд удалгүй эргэж цоожлогдох чимээ сонсогдов. Дараагийн төмөр хаалгангоогоод тэгээд цоожлогдлоо. Хуйг нааша алхах зуура сэрээд гэсэн үгээ маань уншиж буй мэд давтна. Өглөө бүр 6 цагаас хоригдсдыг ингэж сэрэн. Хаалттай шоронгийн ойр орчимд амьдардаг, хоригдсон хүмүүсийн чулуутсан талхны хаягдлаар хоолдог олон тооны болчмрууд үүр цайхтай зэрэгцэн жиргэлдээд унтах аргагүй болдог тул би аль хэдийнээс ирсэн байлаа. Тэд 48 өдрийн турш өглөө бүр "Хүй, одоо босоороо. Талхныхаа үүрэмгийг шидээрээ, хурдлаарай" гэж нар мандахтаа зэрэгцэн жиргсэн юм. Хүнд өвчтөе хүн байтугай эрүүл хүн төсвөрлөхөд маш хүнд, галзуурмаар нөхцөлд хоригдсон болохоор яаж босноо? Яаж юм хүнд байдалтай шүүх хуралд оролцож өөрийн гин буруугүйгээ нотлоно гэж санаа алдлаа. Тархинд буй сүрэг бодлууд шүнжэнгөө сэтгэл санааг минь зовоож унтаж чадалгүй бачуурсан болохоор босох амаргүй санагдав. 18 жилийн турш зорьсон зүйлүүдийн төлөө зогсолтгүй тэмцсээр маш их ядарсан тул эрүү шүүлтийн хэцүү өдрүүдийг давах гэж хүч тэнхээгээ бүрэн баржээ. Нүдэ нээхэд өндөр өсгөд загварлаг улаан түүфэлтэй эмэгтэй хүний гуайлаг хөлний зураг дээд орны ёроолд нь наасан байгаа харагдана. Энэ орон дээр байсан хүмүүс таалдаг эмэгтэйнхээ зургийг сонин сэтгүүлээс урж наагаад явх үед хуулж авдаг байсан нь цав болгож ашигласан шүдний овооны уул мөрүүд олон давхар зургийн үлдэгдлүүдээс харагдана. Хуйгийн тушаал захирагдан яаралтай босов. Тэгэхгүй бол түлхүүрээрээ төмөр тор цохин цочоож магад. Нэгэн удаа унтаж байтал гів гинт түлхүүрээр хаалга цогсноос болж зүрх зогсох шахсан юм. Тэр өдрөөс хойш төмөр хангинах чимээнээс айдаг болсон. Хүнд өвчнөөс болж олон жил инсомниа гэх нойргүйдлийн өвчнөөр шаналж байхад өөрийн 6 цагаас орой 22 цаг хүртэл хэвтүүлж амраахгүй сар хагас яргалсан болохоор галзуурхад ганц сурвал дутуу байна. Ялангуяа 24 цагаар унтардгүй өдрийн гэрэлтэй жижиг өрөөнд намайг хорсноос болж тухтаа унтаж амрах гэж юу байдгийг бараг мартжээ. Хүнд хэлс хэрэг хүлээлгэхийн тулд унтуулж амраалгүй тогтмол гэрэлд яргалдаг байсан хэлмэгдүүлэлтийн үеийн арга барилыг Монголын төр өнөө хүртэл ашигласаар байгаа нь. Хуйг үүдний төмөр торон дээр ирээд "Одоо шүүх хурал руу явна шүү. Хурдан бэлдээрэй" гэх үед дотор сонирн болж орхив. Үүг нь шүүх хурлыг 6 дугаар сарын 12-ны даваа гарагт болно гэж улсын өмгөөлөгч дэлгэр өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт хэлж байсан ч даваа гарагт ирэхдээ шүүх хурал 8-ны пүрэв гарагт болсон шүү гэж ховсон өдрийг наашилсан юм. Халуун зунаар жавартай хүүтэн өрөөнд хувцас өдөн хүртэхтэй унтж байсан тул Монгол гутлаа угалж нүүр гараа угаагаад явхад бэлэн болов. Шүүх хуралд хэлэх үгээ сүүлийн 2 өдөрт арай гэж яаруу сан руу бичиж амжсан тул очиж байгаа дахиад нэг хянахаас гэж гар бичвэрээ хараад бодлоо. Хууль хүчний байгууллагуудад шургасан гэмт этгээдүүд намайг яллахын тулд нэгдсэн үндэсний байгууллагын гэрээ конвенцүүд, үндсэн хууль, эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын 100-аад зүйл ангийг зөрчсөнийг харахаар нэлээд өндрөөс шидсэн чулуу гэдэг нь тодорхой. Монгол хүн заавал буурай цэвэрлж байж явдаг ёстой болохоор орны давуу гуцаа ивхэж, шалаа цэвэрлэн өөр эд хогшлоо ууданд хийж багллаа. Уртаашаа 3, өргөөшөө 1 алхаад тулдаг нар салхихгүй жавартай жижиг өрөөнд олон өдрийг өнгөрөөсөн миний дотор мөс орж хамаг бие хүчсэнийг анзаарав. Төд удалгүй хуйг эргэж ирээд хөдөлгөөн эхлүүлэх их үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 461-р хаалттай шоронгийн А3-15 тот өрөөг орхин гарлаа. Яргын энэ жижиг өрөөнөөс л гарч байвал ял эдэлсэн ч яах вэ гэсэн бодлыг аль хэдийнэ тайсан. Өрөөнөөс гарч ханд 2 гараар тулан зогсоход хуйг хаалга түгжээд биеийг нэгжив. Урт хонглоор хуйгийн араас даган 2 хаалга өнгөрөөд 3 давхрын дунд байрлах харуулын постэр овог нэрээ хэлж бүртгүүллээ. Тэгээд шатаар 1 давхарт бууж үүдний харуулд нэрээ дахин бүртгүүлээд шүүх рүү явах 10-аад хүний хамт явган сув. Ийм олон давхар хамгаалттай шоронгоос оргосон тохиолдол гарч байсан гэхээр итгэмээргүй.
Хэсэг хугацааны дараа шүүх рүү авч явах хүмүүсийг цуглуулсан тул шилээ даган шалган руу алах гэж хоёугүй тушаалаа. Төв байрнаас гараад дээгүүрээ хадаастаа утас татсан. Хоёр талдаа төмөр торон хашаатай нарийн гудмаар шалганы байр руу алхав. 7 хоногт 2 удаа 20 минутаар агаарт гарч тамхилдаг. Бусад үед жижиг өрөөнд хоригддог хүний хувьд гадаа гарч агаар амсгалах, алхах нь жаргал мэд санагдана. Шалганы байрны арматур төмөрөөр хашсан арк гэж нэрлэдэг өрөөнд хэсэг хүлээсний дараа цагдаа нар ирлээ. Тэд намайг таньж яагаад хоригдсныг асуухт нь хэлдэг зүйлээ л давтав. Фестүүл гэдэг суцны аппараттай зүүн гарт гав зөөх нь аюултад тул цагдаа нар баруун гарыг гавлаж гидстэй гинжиллээ. Аркнд байсан хоригдсдыг 2 хэсэг хувааж, надаас гадна 3 хүнийг Баянзүрх дүүргийн шүүх рүү авч явах полис гэдэг гадаад бичгтэй микроавтобусанд суулгав. Албан ёсны хил бичгтэй улсад яагаад төрийн байгууллагууд нь өөрсдөө гадны үгээр нэрлэдэг юм бол гэсэн бодол төрнө. Танил тал хээл ахуулаар албан тушаал авсан. Тархиа гадны соёлоор угаалгасан эх орон сэтгэлгүй албан тушаалтнууд үндснийхээ бодлогыг хорлож байгаа нь. Англи хэл мэддгүү латин үсэг уншдаггүй монгол хүн ийм полис, амбуланс, resurrection, security гэсэн гадаад үгнүүдийг яаж уншиж ойлгох юм бол? Дотрыг нь бүхэлдээ төмөр тороор бэхэлж гагнсан машинд суухад гадаад усад баривчлагдсан мэт. Эсвэл эх орон минь эзлэгдсэн юм шиг сэтгэл төрлөө. Полис машин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хашаанаас гарч тэц дүрийн урдуур зүүн тиш сансрын зүг хөдөллөө. Дохиолоо асаасан эсрэг усхлаар давхиж буй машины торон цонхоор харвал хотын зам дээр амьдралаа залгуулах гэж яарсан хүмүүс бүглэрч зогсно. Хууль нь гуйл болсон энэ цаг үед мөнгөгүй л бол хэн ч байсан хамаагүй хизээ нэг өдөр шоронд суух нь тодорхой гэж бодогдлоо. Хамт явсан 20 орчим настай сэргэлэн дүү намайг таниад "Амаа ахаа, таны номуудыг уншаад аялах мөрөөдөлтөй болсон шүү" гэв. Өнчөө хүүхдээ асрах төвд өссөн. Дунд сургуулийн 2 дугаар ангийн боловсролтой дүү миний номуудыг уншаад хүсэл мөрөөдөлтөй болсонд би дотроо их баярлалаа. Хийж буй ажил маань нэг хүнд ч болов итгэл мөрөөдлийг бий болгож байна гэдэг урамшмаар. Дохиоллоо асаасан полис машин залуучдын соёлын төвийн арын зам дээр түгжрэлд орох үед "За ингэсгээ зогсчдөө өсрөө буучихъя" гэж микронд явж байгаа юм шиг тоглоод хэлтэл хэн ч инээсэнгүй. Хөгжлийн банкны хэрэг гэж 80 гаруй хүн холбогдсон нэлээд дүүлэнтаа шүүх хурал залуучдын соёлын төвийн зааланд олон өдрийн турш өрнөж байгаа болохоор ихэнх өмгөөлөгч, шүүгч, прокурорууд түүнд оролцож минийхээс бусад шүүх хурлуудын олонх нь хойшлогдсон юм. Нэг хоригдлыг өг шүүх хуралд буулгаад цааш Баянзүрх дүүргийн шүүхийн зүг рүү хөтлөх үед тусгаар улсынхаа далбааг хамгийн хол нутагт мандуулах гэж олон жил зүтгэж байхдаа эх орн төрлөх энэ гудамжуудаа ямар их сандаг байваа. Нэг хоромч болов хоттой иргсэн гэж мөрөөддөг байж билээ. Гэтэл энэ бүхэн одоо минийх биш. Надад огт хамаагүй юм шиг санагддаг болжээ гэж хотынхаа гудамжаа торны завсраа хараад бодлоо. Цагдаагийн машин F-тэй 3 амтны хөшөөний зүүн хойно байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хашаанд орж зогсов. Цагдаа нар биднийг буулган гавыг тайлаад шүүхийн байрны хонголдох нар салхигүй жижиг өрөөнд хорлоо. Монголчууд төдийг хүмүүн төрлөختөн үн эртнээс эрүүл мэндийн зориултаар ашиглаж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 оны зөвлөмжийн дагуу Нэгдсэн үндэсний байгууллага 2020 оноос эмчилгээ судалгаанд ашиглахыг зөвшөөрсөн каннабис ургамлыг хүнд өвчтөд тун бомон монголчуудад хүргэх гэж тэмцснийхээ төлөө тус өдрийн шүүх хурлаар 1 жил 5 сарын ял авч ачигцаа. Giordano Bruno гэдэг 16 дугаар зууны Италийн сэтгэгч гүн ухаантан одод бол алсад орших өөр нар тэднийг тойрон өөр ертөнцүүд байж магадгүй хэмээн орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүдээс хэдэн зууны өмнө таамагласан байдаг. Энэ үзэл санаа нь тухайн үеийн Христийн шашны католик сүмийн сургаалтад зөрчилдсөн тул түүнийг 1600 онд Ромд галд шатаан цаазалсан байдаг. Өнөөдөр Бруно эрхчлөөт сэтгэлгээ үзэл бодлоо айсгүй илэрхийлэхийн бэлэг тэмдэг болсонтой адил хизээ нэг өдөр анхны дэлхийн судлаачийн ярьж буй зүйлс нь үнэн болох нь нотлогдож хууль зөрчиж намайг ялсан хүмүүс хуулийн хариуцлах хүлээнэ. Мөн хүнд өвчтөд түн бомон монголчуудад нэн хэрэгтэй ямиг байгалийн ургамлаас гарган авах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.